Сайн байна уу? Намайг Өнөр Дөрж гэдэг. Би одоо энд ажиллаад 5 жил болж байна. Өмнө нь би барилга дээр ажилладаг байсан. Тусгай хэрэгцээтэй хүмүүсийг ажилд авдаг газар нь ер нь зөвхөн барилга л байсан юм л та. Тэгэл заримдаа цалингаа авна, заримдаа цалингаа авч чадахгүй хохирно. Тэгээд дээрээс нь маш олон бэрхшээлтэй тулгардаг байсан. CEO-д анх ажилтаа авна гэж байхаар нь очиод уулзсан. Анх ажиллахад бол надаа ямар ч хэцүү зүйл байгаагүй. Намайг нийгэм минь хүлээж авч байгаа юм шиг санагдал би үнэхээр ад шаргалтай байсан. Би кассан дээр ажилладаг. Ингийн хүмүүс над дээр ирэл үйлчлэгээ авахад би зургийг гараараа дараад алийг нь авах вэ, энийг авах уу, тэрийг авах уу гэж ойлголцдог. Жишээлбэл хөнгөн зууш, кофе гэх мэт зүйлсийг гараараа заагаад хүмүүстэй ойлголцдог. Би анх CEO-д орохдоо яаж сонсголтой хүмүүстэй харилцснаа, яаж ойлголцсноо гэж бодсон. Гэхдээ би өөрийгөө сорж үтгэж шийдсэн. Би чадна, би хүмүүстэй харилцаж чадна гэж өөрийгөө зоригж болсон. Тэгэхэд CEO-гийн менежер надад маш олон зүйлийг зааж өгсөн. Ингэж ажил, тэгэж ажил, мөн дээрээс нь кассан дээр надад яаж ажиллахыг зааж өгсөн. Одоо би ажиллаа 5 жил болсон байна. Би сонсголгүй хүн болохоор маш их ганцаардмал байдаг. Харин CEO-д ажилласнаас хойш би ганцаараа биш, бусадтай л адилхан юм байна гэж ойлгосон. Хамт олон минь намайг сонсголгүй хүн гэж ерөөсөө ч гадуурхаж байгаагүй. Харин чи чадна, чи энийг хийж сур гэж зөвлөсөн. Одоо би ажиллаад 1 жил, 2 жил, 3 жил гээд улам л туршлагатай болсон. Би шинэ ажилд орсон хүмүүстэй заадаг болсон. Шинээр орсон хүмүүстэй үйл хөдөлгөөнөөрөө заадаг. Энэ үед би өөрийгөө яг л менежер болсон юм шиг мэдрэмж авдаг. Сонсголгүй байна гэдэг ерөөсөө ч бэрхшээл бол биш. Харин бид харилцах арга барилаа олчих юм бол маш амархан. Бусад байгууллагуудад хандаж хэлэхэд тусгай хэрэгцээд хүмүүс хичээл зүтгэлтэй ажил хөдөлмөр хийх боломжтой. Тийм хүмүүсийг ажилд аваарай, боломж олгоорой л гэж хэлмээр байна да.